Байгаль орчны салбарт Монгол улс хоёр хөш улсын эрдэмтдээс гадна Америкийн нэгдсэн улс, Швейцар, Япон зэрэг олон орны эрдэмтдээ өргөн цар хүрээтэй ажилладаг. Хамтын ажиллагааны үр дүнд улс орнуудын эрдэмтэд нэгдэн хамтарсан төсөл хөтөлбөр, судалгаануудыг хийж байна. Дэлхийн томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлдээр бүтээлүүдэд нийтлүүлж байгаа нь олон улсын жишигт нийцсэн чадварлаг хүний нөөцтэй тод жишээ юм а. Харин тухайн судалгааны ажлыг бодит амьдрал дээр хэрэглээнд нэвтрүүлж, байгаль орчны сөрөг нөлөөг эерэг болгоход хувь нэмэр оруулах нь чухал байна. Хүрээлэн орчны энэ доктортой асуудлыг бол одоо бид нэр бүх талаар хийх хэрэгтэй. Манай засгийн газраас бол 2024-2028 оны энэ төлөвлөгөөнд бол энэ доктортой хөгжил байгаль орчны тэнцвэртэй хадгалахын ажиллагаа бол бүрэн туссан байгаа. Энийг ажиллахын төлөө шинжлэх ухааны актив хүрээлэн эрдэнэтлэг бүгд хамтран ажиллах болно. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгаа байгаль орчны өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох гэдэг нь бол өөрөө бас технологи бодлогын асуудал. Хоёрдугаарт хүний оролцоотой байгаль орчны өөрчлөлтийг яаж багасгах вэ гэдэг нь бас л технологи бодлогын асуудал байна л да. Тийм учраас энэ бол их өндөр ажил бүгдэлтэй. Байгаль орчны салбарт хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүд богино хугацаанд үр дүн нь анзаарагддаггүй. Харин урт хугацаанд үр дүнгээ өгөх нь үндэсний хэмжээний хөдөлгөөнүүдийг төрийн залгамж халаатай үргэлжлүүлэх нь чухал гэдгийг гадны төлөөлөл хэлж байна. Last 40 years in China. 40 жилийн өмнө бүгд найрамд Хятад ард улсын баруун зүүн төвийн хойд үсээр хэдэн 10 тэрбум армууд тарих бодлого гаргасан. Энэ бодлого маш их үр дүнтэй хэрэгжихэд засгийн газрын хэмжээний хөрөнгө оруулалт, зохион байгуулалт хэрэг болсон юм а. Бүгд найрамд Хятад ард улс сүлд нэрвэгдэж, Бээжингийн газар нутг руу орох хэмжээний цөлжилт бий болж байсан юм а. This is a one. Бүс нутагтээ өгч байгаа уур амьсгалын өөрчлөлт бол байгаль орчны өөрчлөлт олон үр дүнгуудыг хурлын турш авч шилждэг. За үүний үр дүнгээр бид бүхэн байгаль орчны зорилтод бол нийгмийн эдийн засгийн төвхтэй нөхцлөөс яаж одоо гарч болох талаарх технологи, арга замуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй зааж өгдөг юм аа. 2017 оноос хойш 2 жил тутам нэг удаа зохион байгуулагдаж ирсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын ихтэй сургууль болон шинжлэх ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудаас 80 гаруй төлөөлөл, олон улсын донор байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцлоо.